Хэвийн жинчин хэвийн дархлаатай. Тураалтаа бол дутуу дархлаатай. Хит таргалалттай буюу одоо бол энэ бол бодисын солилцооны хямрал, ихэвчлэн мах гурилыг хоолндоо түлхүү хэргэлдэг хүмүүст бас л нөгөө нэг хэрэгтэй элементүүд нь гүйцэд орохгүй байгаа л гэсэн үг. Хүн ер нь маш цөөхөн юмнаас цэнэг авдаг, цэнэглэгддэг. Одоо тэрний нэг нь бол шимтэй хоол хүнс. За нөгөөх нь чанартай нойр. За гурав дахь нь бол тасгал хөдөлгөөн. За дөрөв дэх нь бол нөгөө хүн чинь байгалийн бүтээгдэхүүн учраас нөгөө агаар салхи нарны туяа. Үзэгч таны энэ өдрийн амар амгалан айлтгаж байна. За гадаа хэдийнэ цаг дулаарч өдөр уртсан байгааг анзаарсан байгаа. Улирал солигдож байгаа энэ үед ялангуяа өвлийн хөтө улирлаас уран дулаан хаврын улирал шилжих цаг үед бид нар ядарч байна, нойр хуржийн, дархлаа унжийн, дархлаагаа сэргээ, дэмжиж гэсэн яриануд их гардаг. Үүнийг дагаад захин орчинд ч гэсэн дархлаагаа сэргээх, дэмжих уламжлалт болон уламжлалт бус зөвлөгөө мэдээллүүд ч гэсэн борооны дараах мөөг адил харагддаг. За тэгвэл дархлаа дэмжих, дархлаа сэргээх энэ уламжлалт болон уламжлалт бус аргууд нь бодит байдал дээр хэр үр дүнтэй байдгийг үнэн зөв эсхийг шинжлэх ухаанчаар тайлбарлуулахаар өнөөдөр мэргэжлийн хэмжээх студид урлаа. Анагаахын шинжлэх ухааны сургуулийн дархлаа судлалын техникийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Хонгор Зултан өнөөдөр BNC дээр ярилцахаар болсон. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урилга хүлээж авсан баярлалаа. Баярлалаа. За хоёлаа эхний асуултаа дархлаа гэдэг ойлголтын талаар эхлүүлье гэж бодож байна. Дархлаа гэдэг өөрөө ямар эрхтэн тогтолцоо байдгийг, энэ дархлаа гэдэг энэ ойлголтод юу хамаардаг юм бэ гэдгийг бас үзэгчдэд энгийн байхаар тайлбарлаж өгөөч. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За дархлаа гэдэг үгийг бол монголчууд нэлээд түгээмэл хэрэглэдэг. За яг шинжлэх ухааны талаасаа бол дархлаа тогтолцоо буюу таны хэлснээр өөрийн гэсэн одоо эд эрхтэй эсүүдээс бүрдчиж тогтолцоо нэрийг авч явдаг. За хүний биеийн ямар эрхтэн дархлааны эрхтэн болдог вэ гэхээр цус үүсдэг газар буюу энэ чүмэгтэй яс. За дээрэс нь нэмэгдээ сэрээ булчирхай. За дээрэс нь нэмэгдээ дэлүү. За бас тунгалгын булчирхай анууд. За тунгалгын булчирхай бол хүний биед хамгийн олон байдаг эрхтэн. За гэх мэт за тэгээ гүйсэн булчирхай, мухар олгооч гэсэн дархлааны эрхтэн гэж явдаг. За тэгэхээр хүний биеийн энэ тэнд байрлсан нэлээд олон эрхтнүүд хамтдаа дархлаа тогтолцоог бүрдүүлдэг. Эрхтний түвшинд бол. За та бүхэн магадгүй гайхаж байгаа яагаад яс одоо дархлаанд хамаатай болчих уу, яагаад булчирхай хамаатай болчих уу, яагаад одоо дэлүүг дархлааны эрхтэн гэж хэлж ийн гэхээр эдгээр эрхтнүүдэд ямар нийтлэг шинж байдгүй гэхээр тэнд дархлааны эсүүд нь үүсээд хөгжөөд тэгээд нөгөө одоо хамгаалах үүргээ хийхин тулд идэвхждэг газруудыг дархлааны эрхтэн гэж авч үздэг. За тэгэхээр дархлааг эрхтний түвшинд ярихаас гадна эдийн түвшинд ярина, дээрэс нь эсийн түвшинд ярина. За дээрэс нь эсүүд нь нөгөө нэг одоо жишээ нь хамгаалах үүргээ гүйцэтгэхийн тулд өөрөөсөө бүтээгдэхүүн ялгаруулдаг. За тэгэхээр бид нар молекулын түвшинд бас ингэж ярина. Нэлээд олон түвшинд ярьж иж нөгөө дархлаа тогтолцоо маань одоо бүрэн гүйцэд тогтолцоо хэвэндээ орно гэсэн үг. Дархлаа гэдэг нь ерөнхийд нь л ойлгоод байдаг болохоос яг үнэндээ маш нарийн бүр эд эсийн түвшинд яригддаг юм асуудал байх нь л тий. Тэгвэл дөнгөж нира гэхээс мэдлэнгүүд эхийн ангир шар уургийг амсуулах юм бол за тэр хүүхдийн тэр хүний насан туршийн дархлаа тогтдог юмаа гэдэг нэг тийм яриаг төр хэмлгүүдэд төрсэн ээжүүд ч гэсэн ярьдаг л да. Энэ одоо ямар учир шалтгаанаар тэгж яригддгийг энэ яг үний юм уу? Хэрвээ үнэн бол ямар утга учир цаана байгаа. За нира гэхээр одоо нөгөө нирад бол ангир уураг бол орлуушгүй биологийн хүчин зүйл. За тэр дотор дархлааны ялангуяа эсүүд уургууд байдаг гэдэг нь бол үнэн. Тэгэхээр нөгөө нэг яг ниран хоол хүнс талаасаа бол үнэхээр эхийн ангир уураг бол орлуушгүй хүнс мөн. За нөгөө нэг тэрэг дуурайч хийсэн нэмэлт сүнт хичээлүүд бол одоо яаж дуурайч хийсэн бэ? Тэр биологийн бэлтгэлээ бол одоо агуулмжийн хувьд гүйцэдэггүй. За энэнийх нь нэг бүрдэл нь нөгөө дархлааны бүрдлүүд байж байдаг. Ер нь хүн анх одоо ихэс төрөхдөө үнэхээр ямар хоёр дархлаатай төрд юм бэ гэхээр төрөлхийн ба олдмол гээд хоёр тусдаа дархлаа үнэхээр шинжлэх ухаандаа ч гэсэн байдаг.
Төрөлхийн дархлаа гэдэгт нь юу орд юм бэ гэхээр хүний арьс салстыг давж иж одоо хүний биед нөгөө өвчин үүсгэх жишээ нь орж иж дархлааны эсүүд ажиллаж эхэлдэг учраас арьс салстыг төрөлхийн дархлаа гэж авч үздэг. За цусны дотор дархлааны эсүүд байдаг учраас одоо цусны уураг, цусны эсүүдийг төрөлхийн дархлаанд хамаатуулдаг. Бас цуснд байдаг уураг, дархлааны уураг, хавсраг нэртэй уургийг одоо бас төрөлхийн дархлаанд авч үздэг. Ингээд үнэхээр төрөлхийн дархлаанд төрлөхөөсөө байдаг 3 хүчин зүйл байдаг байна. За нэраа ингээд төрсний дараа дархлаа тогтолцоо шууд ажиллаж нөгөө хангалттай одоо бүтээгдэхүүнээ нээлгжүүлж чаддгүй учраас эхний 6 сард бол эхийн ангир уураг бол одоо бас тодорхой хэмжээнд хүүхдийг одоо өвчин эмгэгээс хамгаалаад хүүхдийн дархлаанд бол бас нөлөөлөд явж идэг. Хүүхэд 6 сартаагаас дээшээ өөрийнх нь эсүүд ажиллаад өөрийнхөө дархлааны бүтээгдэхүүнүүдийг тодорхой хэмжээнд үүсгэж эхэлдэг. За нөгөө дархлаа болохоор олдмол дархлаа гэдээ би хэлсэн. Үнэхээр төрхөөсөө байхгүй байж байгаад одоо амьдралын явцад олддог дархлаа юм уу гэвэл бас яг одоо тийм биш. За тэр дархлаанд бол үндсэндээ дархлааны хамгийн чухал эс болох лимфоцит эс нь ороод лимфоцитсээс ялгардаг эсрэг бие нэртэй дархлааны уургийг бас хамаатуулж үздэг. За тэр төрхөөсөө байх уу гэвэл байна. Гэхдээ яагаад олдмол дархлаа гэж хэлж байгаа юм бэ гэхээр амьдралын явцад өвчин үүсгэгчтэй тулгарах тусам тэр дархлаа нь илүү боловсронгуй болж хөгжиж идэг. Илүү боловсронгуй болж идэг. За жишээлбэл энийг яаж энгийнээр тайлбарлаж болох вэ гэхээр төрөлхийн дархлаа бол одоо хүний биед өвчин үүсгэгч гаднаас орж ирлээ гэхэд одоо нэг ажлаа бүх өвчин үүсгэгчдийн эсрэг яг эзлэхэн хийдэг. Өөрчлөгдөхгүйгээр төрөлхийн дархлаа нь өөрчлөгддөггүй гэдэг санаа байгаа учраас төрөлхийн нэртэй. За харин олдмол дархлаа болохоор тэр бактери бол бактерит нь тохироод, вирус ороод ирвэл вируст нь тохироод, за шимэгч орхон ороод ирвэл тэрэнд нь тохироод ялгаатай ийм хариу урвалыг боловсронгуй байдлаар үзүүлдэг учраас энийг нөгөө олдмол гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл хүний амьдралын явцад дандаа боловсронгуй болж хөгждөг ийм дархлааг одоо олдмол дархлаа гэдэг. Тэгэхээр үнэхээр шинжилгээ ухааны талдаа төрөлхийн дархлаа, олдмол дархлаа гэж байдаг. Бүрэлдэхүүн эсгүүд нь ялгаатай. Дархлаа сайн байх юм бол ханаа төрөхгүй, өвчин тусахгүй. Дархлаа сайтай болохоор би энэ жил ёстой өвдсөнгүй гэл нэг тийм ойлголтыг бид нэр ярьдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл дархлаа сайхан байх юм бол хүний бие ив эрүүл байна. Би ямарч гаднаас нэм бактери авахгүй, өвчин тусахгүй байна гэсэн ойлголттой байдаг шүү дээ. Энэ хэр зөв ойлголт вэ? Тэгээ олон нийтийн дунд бол дархлааг нөгөө хамгаалдаг гэж хамгаалах нь үнэхээр нэг үүрэг нь мөн үгүй л мөн. Тэгээд хамгаалдаг гэдгийг мэддэг учраас бас нөгөө талд нэг тийм хамгаалтаа сайжруулах өсөл сонирхол одоо байдаг юм шиг байна. Гэхдээ дархлаа бол одоо хамгаалахаас гадна яг үндсэн хамгийн чухал үүрэг нь юу юм бэ гэвэл хамгаалах гэхээсээ илүү дархлаа одоо саяны хоёулангийн ярилцлагын явцад дурдсан бүрэлдэхүүн эсгүүд бол бүгдээрээ хүний биеийн дотоод орчны тэнцвэрийг хадгалах үүрэгтэй. Хамгийн чухал үүрэг нь хэл гэвэл бас их хамгаалах биш байх нь байна. Тэгэхээр тэнцвэр хадгална гэж одоо юу хэлээд байгаа юм бэ? Хэний юуны тэнцвэрийг хадгалах гэдэг юм бэ гэвэл хүн эрүүл байх үед хүний биеийн дотоод орчин бүх эд эрхтнүүд яг тодорхой тэнцвэртэйгээр нөгөө ажиллаж идэг. Тэр нь хэвийн үйл явц. Тэгэхээр тэр хэвийн тэнцвэрийг одоо юу алдагдуулж болт юм гэхээр саяны өвчин үүсгэгчдээс гадна хавдрын эс одоо янз бүрийн архаг өвчин эмгэг маш олон хүчин зүйлүүд тэр тэнцвэрт нөлөөлж болдог. Тэр тэнцвэр одоо алдагдсны дараа дархлаа буцаж ажиллаад тэр тэнцвэрээ буюу хүнийг эрүүл байх үед ямар байх ёстой юм те яг тэрн рүү нөгөө нэг аваачихын тулд ажилдаг гэсэн үг. Тэгэхээр дархлаа хамгаалахаас гадна нөхөн төлжилт, эдгэрэл, тэнцвэр хадгалах, за тэгээ өвчин үүсгэгч эднэр дээр хавдрын эс эднэр яригдаад ирвэл устгах одоо ингээд ялгаатай ийм үүргүүдийг гүйцэтгэдэг. Тэр нь болохоор хүний биед юу ороод ирв, хүний биед одоо ямар асуудал өвчин үүсгэгчээс гадна ямар архаг өвчин эмгэг байна гэдгээс хамаарат өөр үүргээрээ ажилдаг. Тэгэхээр ганцхан хамгаалах үүрэгтэй биш. Тэр нь зүгээр л олон үүргүүдийнх нь нэг юм байна. Түрүүн хэлсэн хоёлаа ярилцсан төрлийн дархлаа олдмол дархлаа байдаг гэдэг. Олдмол дархлаа нь бол ингэж хөгжиж сайжирч явдаг. Тэгвэл энэ олдмол дархлаагаа
хөгжүүлэх, сайжруулах одоо тий илүү юм одоо үйл ажиллагааг нь дэмжих юм боломж байдаг юм болов. Механик аргаар гэх юм уу тий. Олдмол дархлаа гэдэгт бол яг үндсэн нөгөө нэг хүний биед одоо цуснд улаан эс цагаан эс гэд хоёр одоо ялтас эс гэд байгаа ингээ 3 төрлийн эс иргэдэг. За цагаан эсүүд нь бол бүгдээрээ нөгөө нэг хамгаалдаг эсүүд байдаг. Цагаан эсүүд нь. За тэр цагаан эсүүдийн дотор хамгийн ихнийх нь хамгийн их байдаг эхэс нь болохоор нейтрофил гэдэг эс байгаа. Хоёрт нь лимфоцит буюу одоо бүгдээрээ хамгаалах үүрэгтэй хэрнээ тэр хамгаалах үүрэгтэй эсүүдийн бүр хамгийн номер 1 хамгийн их үүрэгтэй тэр лимфоцит эс баггүй юу? А тэр лимфоцит эс бол нөгөө цусны эс учраас хүний цус үүсэл задраал цусны эсүүд үүсэл задраал яг энэ физиологийн биологийн одоо энэ процесс явдгаараа л явж л байдаг. Тэр эсүүд одоо цөөрдөггүй. А заримдаа халдварын үед бол ихсч болно. А тэгтээ цөөрдөггүй. За тийм учраас нөгөө олдмол дархлааг одоо бид нар сайжруулна гэдэг нь нөгөө хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг рүү очих хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр тэр эс гэдэг хамгийн чухал эс яригдана. Тэгэхээр тэр эсийг нөгөө нэг бид нар хүсэж чих үүсгэж чадахгүй. Тий, тэр бол нөгөө боломжгүй. Тий, тодорхой хугацаанд цусаар эргээд дэлгүүнд задарна. Ахаал нөгөө нэг чөмөгтэй ясан дотор нөгөө нэг хүндийтэй ясны чөмгөн дотор нь цус үүсдэг. Тэндээ бид нараас үл хамаарал үүсдгээрээ үүснэ, ахаал ажиллаа хийн, ахаад задарна, ахаад үүснэ. Одоо энэ циклд бол бид нар одоо юугаарч яаж хичээгээд ер нь бол нөлөөлөх боломжгүй. Улирал шилжих. За ялангуяа хаврын улиралд яргуу эцэн ямааны махад бол дархлаа шалжирна гэдэг ч юм уу. Хүмүүс ядраал дархлаа унжлаа, дархлаагаа дэмжийа гэж янз бүрийн хоол хүнс өөстөжл ногоогоор дархлаагаа дэмжин гэсэн яриа гараад идэг л да. Яг энэ шинжлэх ухааны үндэслэлтэй юм уу? Яг зүгээр ингээд шин тэжээлтэй хоол эзнэр тэр дархлаа үнэхээр сэргээд сайжраад дэмжигддэг зүйл муу юм уу? За яг энэ нөгөө нэг асуудал ер нь жилийн дөрөв улирлын хизээд нь ингэж итгэвчж гарч ирдэг вэ гэвэл дандаа улирал солигдох явцад дархлаа илүү яригддаг. За одоо ч гэсэн яг тэр үе бид нар өвлийг амжилттай даваад одоо хавртаа золгож байна. За тэгэхээр нөгөө нэг бие махбод бид нар чинь нөгөө нэг автомат ийм тохируулгатай ийм механик бие махбод биш учраас гадаад орчны нөлөө. За тэгээд нөгөө өвлийг даваад хавар гэдэг температурын зөрөөний шилжилт. За дээрэс нь нарны туяа байдаг ч юм уу те ингээд маш олон энэ гадаад улирал солигдож байгаатай холбоотой өөрчлөлтүүд нь хүний биед нөлөөлж идэг. А тэр нөлөөлөл буюу яг тэр шилжилтийн үеийг бид нар нөгөө ядарлаа гэж өөрсдөө одоо мэдрээд тэр бол одоо цэвэр мэдрэмжийн л асуудал юм л да. Мэдрээд за тэгээд нөгөө нэг дараагийн асуудлууд ингээд яригадаад эхэлдэг. Тэгэхээр үнэхээр дархлаа анханасаа юм хүчтэй байх хэрэгтэй юм уу? Анханасаа тийм одоо өндөр байх хэрэгтэй юм уу гэвэл тийм биш. Хэвийн л байх хэрэгтэй. Хэвийн л байх хэрэгтэй. Хэвийн байхад нь одоо янз бүрийн хүчин зүйл гаднаас орж ирлээ гэвэл нэг нөлөө үзүүлэхгүй. Харин буурсан, цөөрцөн, багассан тэр нь нөгөө шинжилгээгээр нотлогдсон үед хэрэгтэй бодис нь гаднаас орж ирэхэд бол хэвийн болно. Хэвийн багт нь янз бүрийн юм хэрэглээд бол нөлөө үзүүлдэггүй гэсэн үг. Тийм. Тэгэхээр одоо бидэд яг шилжилтийн үедээ явж байгаа. Яг хөө энэ улирал солигдож байгаа шилжилтийн үедэр нэмэгдээд гадаад орчинд нөгөө вирусууд бас эргэлддэг. Тэнгүүт бидний шилжилтийн үедээ вирусын эргэлт нөгөө давтцахаар ахаа жоохон өчлөмтгий болох гээд ирдэг. За тэнгүүт л бидэд нөгөө хамгаалтаа сайжруулах хүсэл нь ориглоод ирдэг. Ер нь бол одоо шинжлэх ухааны талаасаа бол бид нар дархлааны үйл ажиллагааг бол гаднаас ч бай, дотроосоо ч бай одоо удирдах ер нь бол боломжгүй. За одоо тэгвэл одоо тэгээд хэвийн байдлыг бид нар нөгөө хэвийн байдлыг удаан хугацаанд хадгалах буюу нөгөө миний хэлээдсэн нөгөө тэнцвэр хадгалах нь хамгийн чухлаа гэд би хэлсэн тий. Тэр нөгөө эрүүл байхаа хугацааг дандаа юм уртаар нь хадгална гэсэн үг. Хүн ямар үед хамгийн их урт хугацаанд эрүүл явд юм бэ гэхээр нөгөө нэг хангалттай чанартай унтаж амарсан үед.
Хүн ер нь маш цөөхөн юмнаас цэник авдаг, цэнэглэгддэг. Одоо тэрний нэг нь бол шимтэй хоол хүнс. За нөгөөх нь чанартай нойр. За гурав дахь нь бол тасгал хөдөлгөөн. За дөрөв дахь нь бол нөгөө хүн чинь байгалийн бүтээгдэхүүн учраас нөгөө агаар, салхи, нарны туяа. Одоо ийм хэдэн цөөхөн юмар л хүн цэнэглэгддэг. Тэгэхээр яг энэ цэнэглэгддэг хүчин зүйлээ бидэд нөгөө нэг ямар нэгэн одоо алгасгүйгээр аваад явхад хүн бол одоо эрүүлэл байх боломжтой. Дархлаа хэвэн байх боломжтой. Хүн өөрөө эрүүл амьдралын хийг маягтай байж дархлаа нь хэвийн төвшөнд ингэж хадгалагдаж явах юм байна. Хэрвээ дархлаагаа хэвийн төвшөнд нь хадгалж явъя гэх юм бол сайн унтах нь, шимтэн хоол идэх нь, тэгээд агаар сэлэх, дасгал хөдөлгөөн энэ бүгдийг хийж өөрөөр хэлэх юм бол өдөр тутмын амьдралынхаа хэв маягт анхаарах юм байна л гэж байна. Угаасаа бид нарт өөр цэнэглэгч байхгүй байхгүй. Бид нар чинь тогн залгахдахгүй. Бид нарын энергийн их усүрээ авдаг хүчин зүйлүүд саяны хүчин зүйлүүд. Тэрнээс бол гаднаас ямар нэгэн зүйл хэрэглээд дархлаа гинт өсөөл амар хүчрэх болно гэсэн ойлголт байхгүй юм биш үү? Тэгээ ер нь бол яг нөгөө эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүд, за тэгээ витаминууд, тэгээ маш олон одоо энэ нэмэлт бүтээгдэхүүнүүд дээр одоо яалтчгүй нөгөө дархлаа дэмжинэ гэдэг реклам нэлээд хүчтэй угаасаа явдаг. За тэр нь нөгөө нэг илүүтэй хүмүүст хүрдэг. За тэгээд хүмүүс бас нөгөө талд тэр хамгаалтаа сайжруулах хүсэл хэрэгцээ нь байгаа учраас одоо яалчгүй энэ ойлголт бол ингээд нийгэмд хүчтэй байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс нь хүсдэг, нөгөө талд хүсэлтээр нь тааруулсан нөгөө эрэлт хэрэгцээ нь байдаг гэсэн үг байна. Гэхдээ яг үнэхээр яг дархлаа яг дэмжиж гин үгүй бол маш олон нарийн нөгөө нэг шинжилгээ судалгаанууд хийгдэх ёстой. Ер нь бол би сая нөгөө хэлсэн тохон хүний дархлааны үзүүлэлтүүд хэвэн байхад бол нэг нөлөө үзүүлэхгүй. Эсвэргээр буурсан үед бол нөлөө үзүүлнэ. Ялангуяа С, Д витамин бол дархлаа дэмждэг гэж ажиглаад байхад өвөл хавар намрын улиралтай хүмүүс өдөр алган л хэрэглээл дээ. С-ээс агаараа, Д-ээс агаараа тэгвэл хүчин тусахгүй шүү гэдэг хамгийн нийтлэг наазах юм тийм ойлголт байна л да. Тэр нүүр дүнтэй арга. С-Д-ээс гадна яг үнэхээр А гэж байгаа, Е гэж байгаа тийм нөгөө витаминууд зөндөө маш олон төрөл витаминууд ерөнхийдөө одоо дархлаа тогтолцоонд хэрэгтэй гэвэл бас яг нөгөө нэг дархлааны нөгөө дөрцөн эсүүд ажиллаа хэвэн хийхэд нь хэрэгтэй. Хэвэн байхад нь хэрэгтэй. Нөгөө талд ганцхан витаминууд биш бас эрдэс бодисууд хэрэгтэй. Эрдэс гэдэг нь нөгөө нэг одоо бас шимт бодис эсвэл эрдэс одоо нөгөө нэг зис цайр гэдэг ч юм уу элементүүд бас хэрэгтэй. Гэхдээ энэ нь илүүтэй нөгөө нэг одоо сайжруулах, дээшлүүлэх, нэмэгдүүлэх нөлөө үзүүлдэггүй. Хэвийнхээ ажлыг дархлааны эсүүд ажиллаа хэвэн хийхэд нь хэрэг болдог л нэг хүчин зүйлүүд гэсэн үг. Тэрнээс биш би тэд одоо ялангуяа нөгөө нэг сайн гэд хэлчихээр бас айгүй асуудалтай шүү дээ тий. Ер нь витаминч бай, ямар ч хэрэгтэй бодис бай, хэмжээнд хэтрээд ирэхээр энэ нь хор болдог. Хор. Тэгэхээр нөгөө нэг яг хэмжээгээр нь одоо жишээ нь хүүхдүүд бол тэр өдрийнхөө 1000-аас 2000 тунгаар Д витаминыг болгоход үнэхээр хэрэгтэй. Хэрэгтэй. Ялангуяа өвлөө улиралд хэрэгтэй. За тэгээд Монгол улс газар зүйн байрлалаараа бол одоо тэр уртраг өргөргөөрөө бол бид хэд нарны шууд тусгалаас бас өнцгөрөө өөр байдаг учраас Д витаминыг жилийн 4 улиралд яг бага тунгаар тогтмол хэрэглэхийг бол үнэхээр үр дүнтэй гэж үздэг. Хүмүүс шиг гинт нөгөө 5000-аар 100000-аар ингэж уух бол тэр бол одоо хор. Тэр бол илгэнд маш их хацаал үзүүлнэ. Номер 2-т бөөр гэмтэн. За тийм учраас нөгөө бага тунгаар тогтмол хэрэглэх нь бол ач тустай. Тийм. Дархлааны тогтолцоо ямар нэгэн байдлаар доголдож хямарсан үед биднэрт ямар шинж тэмдэг илэрх үү? Өвчлөлт илүү амархан өртдөг болно гэсэн бас нэг олон нийтэд ойлголт байгаа. Зөв. Одоо би нэг тэнцвэрч юм уу нэг хэмээн хэмжээгээл яг нэг тийм дундаж юм яриад байнга яриад байгаа. Угаасаа тэхээс ч өөр аргагүй. Одоо тэр хэвэн буюу тэр хилээд байгаа дундаж төвшнгөөс буураад ирэхээр
үнэхээр халдварт өртөмхий болдог. Өөрөөр хэлбэл хүмүүс өвчлөгдөхий болдог. За тэр нь болохоор нөгөө хэвийн хэмжээнээс одоо буураад ирсэн үед үнэхээр эмгэг байдал болоод өвчин өртөмхий болно, хавдарт өвчлөмтгий болно, ганцхан халдварт өвчнөөс гадна өөр зөндөө олон өвчнөд өртөмхий болдог. Тэр нь бол тэр буурсан үед, багассан үед. За тэрийг бол яг шинжлэх ухааны талдаа дархлаа дутмагшил эсвэл дархлаа хумсдал гэдэг нэр томьёогоор авч үздэг. Тэнд ерөөсөө сулрал ч юм уу нөгөө нийтийн дунд байдаг нэр томьёо бол байхгүй. Дутмагшил хумсдал гэдгээр авч үздэг. За нөгөө талд нөгөө нэг хэвийн төвшин маань эсэргээрээ ихсээд ирж болно. Нөгөө хүчтэй дархлаа те хүмүүсийн дийлэнх нь хүсдэг хүчтэй дархлаа болоод нэмэгдээд ирэхээрээ одоо жинхэнэ ямар асуудал үүсэх үү гэвэл энд бол аутоиммуны өвчин. Одоо нөгөө хүчтэй дархлаа чинь хит хүчтэй урвал өрнүүлээд дахаар эдийн гэмтэл үүсээд ирдэг. Нөгөө эд эрэхтэй одоо тэр дотор одоо манай тал танаа тал гээд хүний бие дотор одоо ингээд хоёр талууд хоорондоо дайтж гин гэж үзвэл тэр дайм болж байгаа газар нь нөгөө юу орчин тойрон нь гэмтчихийдэг гэсэн үг. Тэгэхээр дархлааны эсүүд тэр өвчин үүсгэгчийн эсрэг тэмцэхдээ хит хүчтэй ажиллаад байвал эдийн гэмтэл нь ихсээд тэгээ хүн одоо шал өөр өвчин эмгэгт өртөж ирдэг. За тэгээд ийм дархлааны механизмаар нөхцөлцсөн өвчнүүд бол одоо амархан шийдэхэд хэцүү. Нэг тийм амархан эмчлэгддэг өвчнүүд биш байдаг. Дутаад ирвэл тэрийг нөгөө дутцсан юмар нэмчилж болно. Тийм үү? Илүүдэд хүчтэй болсон юмыг одоо яг хуу дархлаа дарангуулах имээр л ингэж хүчээр дандаа дардаг гэсэн хүчтэй дархлааг. Тэгэхээр нөгөө нийтийн дунд байдаг хүчтэй дархлаа үнэхээр сайн уу гэвэл тийм биш. Хүчтэй учраас асуудал тарьдаг. Аутоиммуны өвчин гэдэг бид нар бол нөгөө системийн гаралтай өвчин гэж их ярьдаг шүү дээ. Энэ ингээд өвчний үед одоо жишээ нь янз бүрийн одоо өвчний үүсэл болно гэж би зүгээр энгийн одоо иргэний үүднээс ойлгоод байгаа. Одоо чинь хайршил байдаг ч юм уу, үлд ч юм уу, за эсвэл глютен мэдрэг болдог ч юм уу. Тэгээд дээрэс нь сүүлийн үед нэлээд энэ өвчлөлийн тоо ихсээд байгаа юм шиг анзаарэгдэж байгаа. Саний танид дурдсан бүх өвчнүүд үнэхээр аутоиммуны өвчнөд бүгдээрээ ордог. Өөрөөр хэлбэл маш олон эд эрхтнийг хамарсан өвчнүүд бүгдээрээ тэр аутоиммун гэдэг дээвэртэй. За энэ ауто гэдэг нь юу илэрхийлж байгаа юм гэхээр өөрийн гэсэн үг. Өөрөө өөрийн. Иммун гэхээр нөгөө нэг дархлааны хариу урвал дархлаа гэдэг нь орно. Одоо бол энэ бүлэг өвчин яадаг вэ гэхээр өөрийнхөө эсрэг товтолдог. Ер нь бол одоо дархлааны эсүүд чинь нөгөө сайн эсүүд буюу хамгаалах үүрэгтэй учраас өвчин үүсгэгчийн эсрэг давталж нөгөө ялж дийлжиж бид нар ирүүлэх ёстой. Нөгөө талд одоо өөрийнхөө эсрэг нөгөө нэг хит идэвхтэй хит олон болцсон эсүүд чинь өөрийнхөө эсрэг давтлаад ирэхээр одоо наад асуудлууд чинь үүсдэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө харшилч бай, аутоиммуны өвчин ч бай, энэ хоёр бүлэг өвчин хоёулаа ихтсэн дархлааны буюу хүчтэй дархлаатай суурин дээр үүсэж байгаа бүлэг өвчнүүд. Харшил орно, аутоиммун орно. За яг нөгөө нэг саяны дурдсан өвчнүүд дээр болохоор нөгөө ямар эрхтэн илүү гэмтцэн гэдгээс хамаарат псориаз, арс одоо голчлон гэмтдэг ч юм уу тий. За тэгээд тэр глютен мэдрэг гэхээр тэр бүдүүн гидсний шоколад үрвсэл гэдэг ч юм уу нөгөө нэг дархлааны эсүүд маань аль эрхтний юуг очиж онилоод байна гэдгээс хамаарат өөр эрхтэн системийн шинж тэмдгээр илэрдэг. Тэгэхээр бүгдээр орно. Аутоиммуны өвчин бол одоо маш өргөн ойлголт. Тэнд ерөөсөө хоол боловсруулах замын өвчин байна уу? Тэр нүдний өвчин байна уу? Тэр нөгөө нэг уушгины өвчин байна уу? Одоо хүний бие ямар эд эрхтэй юунаас тогтдгийг альных нь ч илэрлэр нөгөө илэрх боломжтой. За хүмүүс бол хамгийн түгээмэл нөгөө бол чихрийн шижин бол аутоиммуны өвчин. Дээрээс нь нэмэгдээд нөгөө нэг хар ярианд гэх юм уу да одоо олон нийтийн дунд нөгөө чанан үрүүс гэж яриад байдаг. За тэрийг бол системийн улаан ярсал гэж хэлдэг. Тэр өвчин бол бас аутоиммуны өвчин мөн, псориаз мөн. Нөгөө бүдүүн гидсний шархлаат үрүүсэл бас мөн. Бид нар ингээд маш олон өвчнүүд аутоиммуны шалтгаантай.
За дараагийн нэг дархлаа гэд яригдахаар зайлшгүй нэг орж ирдэг зүйл л вакцин. Дархлаа солих гэж вакцин хийлгэж байна. Тэр өвчний халдварыг авахын тулд вакцин хийлгдэг гэдэг юм ойлголттой байдаг. Тэгэхээр вакцин өөрөө ямар нэг үйлдэлээрээ ямар замаар тэр хүнд тэр дархлаа гэдэг зүйлтэй ингэж холбогдож тэгээд үр дүнгээ харуулж байдаг юм бол. За одоо бол нэг вакциныг бол вакцин талаасаа нэг өвчин үүсгэгчээс нь тодорхой нэг бүтнээр нь биш, яг нэг хэсгийг аваад вакцин болгодог гэдгийг бол одоо хүмүүс бас нэлээд ойлголттой болцсон гэж одоо би тэгж харж байгаа. За харин вакцин нь хүнд буюу хүндээ ямар нөлөө үзүүлдэг гэхээр одоо энэ нь болохоор нөгөө олдмол дархлааны хамгийн гол тоглогч эс болох лимфоциттэй шууд холбогддог. Өөрөөр хэлбэл нөгөө вакцинаар олдмол дархлаа буюу боловсронгуй дархлааг одоо бэлтгэж байгаа гэсэн үг. Төрөлхийн дархлаатай огт хамаагүй нөгөө олдмолтой боловсронгуйтай намаатай. За тэр болохоор яаж байгаа гэхээр тэр лимфоцит эсүүд нь вакцины нөлөөгөөр туршлагажж байгаа. Өөрөөр хэлбэл тэр вакцины дараа жинхэнэ нөгөө нэг одоо жишээ нь ковидын вакцин гэдэг яриа л да. Ковидын вакцины дараа ковидын вирус нь өөрөө орж ирэхэд одоо тэрний эсрэг туршлагатай, бэлтгэлтэй, бэлэн одоо эс үүсгэхийн тулд вакцин тарьж байгаа гэсэн үг. За тэгэхээр нөгөө нэг лимфоцит эс бол бусад нөгөө нэг эсүүдээс яагаад номер 1 гэж би хэлээд байгаа гэхээр санамжийн эс үүсгдэг. Санамжийн эс гэдэг нь нөгөө нэг мэдээллийг хадгалж аваад үлддэг тийм чадвартай. Тэгээд дахиад орж ирэхэд тэр эсүүд нөгөө бэлэн үүссэн, бэлэн байдалтай байдаг учраас нөгөө нэг жинхэнэ өвчин үүсгэгчийг асуудал тарахаас өмнө дараад авчдаг гэсэн үг. Тэгэхээр вакцин бол дархлаа тогтоох зорилготой. Санамжийн эсүүд үүсгэх зорилготой. Гэхдээ харамсалтай нь маш цөөхөн өвчин л вакцинтай. Маш олон бактери вирусын эсрэг бол вакцин байхгүй. Ямар ч шинжилгээ ухаан, анагаах ухааны салбарын хүмүүс бол вакциныг хүлээн зөвшөөрнө үстэй. Та ч гэсэн бас тэр одоо вакцины тариулахын зүйтэй гэдэгтээ санал нэг байдаг хүн үү? Тэгээ санал нэг хүлээн зөвшөөрнө гэхээсээ илүү бүрэн итгэдэг гэх юм уу? Одоо итгэдэг учраас сонирхоо одоогийн анагаах ухааны буюу ашуусыг бол одоо хүний хэмжээр мэргэжлэр төгсөөд одоо би 20 орчим жил болох гэж байна. Тэгэхээр энэ 20 жилийн хугацаанд одоо нөгөө энэ дархлаа судлалыг л одоо илүүтэй сонирхож, уншиж, судалж, янз бүрийн судалгаа шинжилгээ хийж ирсэн хүн учраас одоо би бол нөгөө нэг одоо санал нэг гэхээсээ илүү одоо итгэж үнэмшдэг. Одоо миний хувьд бол одоо хамгийн үнэн л гэж харж байгаа одоо өвчин зүйл байна. Гэхдээ харамсалтай нь хүмүүс бол нөгөө харилцаа адилгүйгээр ойлгож байгаа. Харин тий. Олон нийтийн ингээд сошиал медиагаар ч юм уу олон нийтийн сэтгэл саналыг харж л байсан вакцин хийлгэх хэрэггүй. Би одоо хүүхдтэй бараг вакцин хийлгэхгүй тий. Хүртэл яваад болоод л байна гэдэг ч юм уу. Тим сэтгэлдэлтэй бас хүмүүст аль болохоор нөгөө нотлогдсон, батлагдсан, судалгаатай шинжлэх ухаанчаар хандсан тийм мэдээллийг л зөв үгүй гэж бодож байгаа. Хүмүүс хамгийн тутмагчтай байгаа одоо мэдээлэл бол анагаах ухаан, нөгөө талд бас эрүүл мэндийн боловсрол. Өөрөөр хэлбэл нөгөө нэг зөв мэдлэг мэдээлэл тэ олгох одоо ийм сувгтай бас холбоотой байх. Нөгөө талд нөгөө хүмүүсийн сонирхож харж байгаа мэдээлэлтэй нь холбоотойгоор яг вакцины бол буруу ойлголт бол ковидоос хойш харьцангуй нөгөө нэг одоо нэмэгдэж байгаа, ажиглагдж байгаа. Тэгэхээр энд бас олон талууд л хамтарч ажиллаж зөв мэдээллийг нийтэд хүрэхгүй бол яг тухайн хэдэн хүний одоо үзэл бодлыг хүндэтгэлгүй л яах вэ? Гэхдээ тэр үзэл бодол нь нийтэд нөгөө хортой нөлөө үзүүлнэ. Угаасаа үзүүлж байгаа товлолт вакцин буюу нөгөө заавал дархлаажуулдаг хэдэн вакцин маань нөгөө дутуу тунтаа болоод сая Улаанбурхан зөндөд игдсэн шүү дээ тий. За тэгээд нөгөө нэг Улаанбурханы вакцин тариулах насан туршаагүй хүүхдүүд ихэвчлэн эмдсэн харамсалтай. Тэгэхээр энэ бол одоо маш тийм хортой нөлөө нийгэмд нийтэд үзүүлж байгаа учраас энийг бол одоо аль аль талдаа анхаарч
одоо хариуцлага л одоо чухал гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл одоо тэр хүмүүс мэдэхгүй юмаа ярих нь зөв үү те тэрийг одоо яаж зохицуулах вэ? За нөгөө талд одоо мэддэг хүмүүс нь хэрэгтэй цагт хэрэгтэй мэдээлэлээ одоо бас хүргэх үүрэгтэй тий. Тэгэхээр одоо бүх талуудад л энэ хариуцлага гэдэг юмар л одоо зохицуулагдах л хүчин зүйл байх л гэж харж байгаа. Жингийн илүүдэл болон жингийн одоо дутуу байдал нь дархлааны тогтолцоонд ямар нөлөөлөх вэ? Өөрөөр хэлбэл одоо би нөгөө нэг хэвийн гээд нөгөө хэвийн жин чинь хэвийн дархлаатай. Тураалтаа бол дутуу дархлаатай. Хит таргалалттай буюу одоо бол энэ бол бодисын солилцооны хамрал. Ахаад нөгөө нэг хэвийн төвшин маань дээшээ ч бай доошоо ч бай болоод ирэхээр л эмгэг байдал болчиход байгаа байхгүй. Эрүүл биш. Эмгэг. Тэнгүүт нөгөө эмгэг чинь тэнд дутсан, тэнд илүүцсэн эмгэг. За тэнгүүт нөгөө одоо ялангуяа таргалалт нөгөө нэг тасгал хөдөлгөөний дутмагшлалтай холбоотойгоор бүх насны таргалтууд бас одоо нэмэгдсэнтэй холбоотой бодисын солилцооны өвчнүүд бол зөндөө одоо бас жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Тэгэхээр таргалалтай хүн бас л үнэхээр нөгөө хэмийн дархлаатай, сайн дархлаатай байж чадахгүй бол бас л харцсангуй тийм биш байна. Хэмийн жинтэй хүнээс арай илүү өвчин төртөмхий гэсэн. Монголчуудын одоо хэдэн зуун жилийн өмнөөс идэж хэрүүлж ирсэн хүнсний бүтээгдэхүүнүүд бол цагаан эдэм мах гэл байгаа шүү дээ. Одоо бол бид нөгөө сууршмал соёлд шилжсэнтэй холбоотойгоор хотчлолттой холбоотойгоор бас хүнсний хэрэглээч гэсэн өөрчлөгдөж байгаа цаг үед дагаад илүү ногоо иддэг болсон ч юм уу, за будаа тариа иддэг болсон ч юм уу, янз бүрийн өөр хүртэл идэж байгаа тийм. Энэ хүнсний хэрэглээнд ер нь монголчуудын нэг хүний биш те дийлэнхтэй ер нь Монголын иргэдийн энэ дархлааны системд ямар нэгэн байдлаар өөрчлөлтийг оруулж байгаа бол энэ талаар хийсэн судалгаа материал байдаг юм болов уу? Тийм, ер нь бол нөгөө нэг олон төрлийн бодисыг яг тэнцвэртэйгээр нөгөө авах нь одоо дархлаанд бол сайн гэд би хэлчлээ. Тэгэхээр нөгөө нэг ихэвчлэн мах гурлыг хоолндоо түлхүү хэрэгэлдэг хүмүүст бас л нөгөө нэг хэрэгтэй элементүүд нь гүйцэд орохгүй байгаа л гэсэн үг. Тэгэхээр саяны хэлсэн нөгөө үр тариа буудаа одоо юу гэдэг те тэр бүх юмыг л одоо ийм тэнцвэртэйгээр авах нь маш чухал байна. Харин нөгөө нэг одоо ногоо иддэггүй хүүхдүүд эднэрт бол тэр ногоо чинь уг нь бол маш их эрдэс бодис шимт бодисын их усүр байхгүй юу. Гэхдээ ногоо иддэггүй хүүхдүүд байдаг шүү дээ. Тэнгүү тэр ногоо иддэггүй хүүхдүүдэд бол харин нөгөө нэмэлт бодис нь хэрэгтэй. Тэртээ тэргүй ногоо иддэггүй юм чинь нөгөө ногоонд байгаа бодисоор тэр хүүхэд тэртээ тэргүй дутж байгаа гэж үзнэ. Мах гурлыг түлхүү хэрэгэлдэг учраас. Тэгэхээр нөгөө нэг одоо бол хүнсний нэмэлт жинхэнэ тэр хүүхдэд хэрэгтэй. Нөгөө цайр нь хэрэгтэй. Нөгөө жижиг микроэлементүүд хэрэгтэй. Одоо тэр тохиолдолд бол нөгөө хүнсний нэмэлт буюу одоо тэрийг бол зөвлөнө. Монголчуудын нөгөө цагаагаар нөхцөл байдал, нүүдэлчин соёлтой ч юм уу те эртний суур амьсгалт байдаг зэрэг шалтгаалаад арай илүү бие сайтай юм аа монголчууд дархлаа илүү сайн суусан байдаг юм аа гэдэг яриа бас олон нийтийн дунд нэрсээр сонсогддог. Энэ яг үнэхээр тийм онцгой дархлаатай хүмүүс юм уу бид нэр. Одоо яг ковидын үеэр бол бас энэ яриа нэлээд хүчтэй болсон. За яг энэтэй холбоотой ашвис дээр бас манай тэнхэм тэгтээ ковидоос өмнө л доо ер нь үнэхээр монголчуудын дархлааных нь эсүүдийн одоо яг энэ гол чухал дархлааг хариуцж хийдэг энэ эсүүдийнх нь тоо хэмжээ ямар юм байд юм бэ гэдэг нэг судалгаа хийж үзсэн. За энд болохоор харьцангуй эрүүл буюу цусны доноруудыг ер нь харьцангуй эрүүл бүлэг хүн ам гэж үздэг. Цусны донорууд эрүүл мэндийн боловсролтой тэд нар чинь ингээд архаг хууч өвчнгөө учраас цусаа нөгөө хандуулдаг. За тийм учраас тэр хүмүүсийн 300 орчим цусны донорыг хамруулад яг тэр дархлааных нь асуудыг үнэхээр тоолоод үзсэн цусны шинжилгээ хийгээд за тэгсэн чинь тэр эсүүд бол ихч байгаагүй багч байгаагүй яг л бусад дэлхийн хүн амд одоо хэд байх ёстой юм те яг л тэр дундаж тоонд бол байсан. Тэгэхээр ерөөсө бид нар яг хүн гэдэг утгаараа нөгөө нэг дотор нь байгаа агуулгаж байгаа бүрэлдэхүүн эсгүүдийн хувьд бол ямар нэгэн тийм илүү юм байхгүй бас дутуу юм байхгүй. За хоёлаа энэ удаагийн харилцааг өндөрлүүлье.
урилга хүлээж авсан танд баярлалаа. Ямар ч тохиолдолд тэнцвэр бас дахин тэнцвэр юм байна гэдгийг хувьдаа ойлгож авлаа. Баярлалаа. За баярлалаа.